Илэр нэг тархан суусан элэг нэгтэн монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг их хил дээрээ түгээхээр асчлуу миний би Монгол улсын Улаанбаатар хотод сайн сайхан мөхнийг хүсэн мэдчилж байна. За энэ удаагийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас өрөөтэй Заяа спорт шоп маань хамтран ажиллаж байна. За ингээд өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцид сонь сайхан юутай байсан талаар одоо мэдэрэг орцгоё. За Artemis 2 гэд даалгавар амжилттай үргэлжилж байгаа. За Artemis 2 нь болохоор энэ ер нь хүн төрлөخت нь 50 гаруй жилийн дараа анх удаа сарлуу дахиж очиж байгаа түүхэн даалгавар юм байна. Энэ 4-р сарын 1-нд амжилттай хүрсэн. Энэ даалгавруудаа инхүү одоо 6 дахь хоногт амжилттай үргэлжилж байна. За энэ Artemis хөтөлбөр нь Apollo-гоос хойш хүн төрлөختний сансар судлалын хамгийн том амбицтай төсөл хөтөлбөр гэж авдаг. Эхлэл хөгжил нь одоо нэлээд тийм сонирхолтой түүхтэй ийм төсөл байгаа. За 4-р сарын 1-нд хөөргөн гэд өмнө зарлахт нь бол надад бол тийм тэр өдрөө худлаа ирсэн юм аа гэж хэлчихэж байгаа юм шиг те. 4 сарын 1-ээ ингэж байгаа юм шиг санагдсан. Тэгсэн ч гэсэн ер нь бол 4 сарын 1-нд яг хэлсэн өдрөө л амжилттай хөөрсөн байгаа. 2017 онд анх албан ёсоор Америкийн нэгдсэн улсын одоо захиргаанаас энэ сансрын бодлогын чиглэл 1 гэдэг одоо зүйлийг гаргаж ирээд танилцуулснаар энэ бүхэн одоо эхэлсэн байдаг. 2017 онд ч те Space Policy Directive 1 гэдэг байна тийм. За энэ эртний грекийн домогт Artemis гэдэг одоо нэг юм баатар одоо юу хийн дүр байгаа юм л та. Аполлогийн ихэр игчин гэдэг. Тэгээд одоо сарны дагн энэ төр гэж авдаг ийм одоо дүр одоо үлгэрийн баатар л гэсэн үг л дээ тийм. 1960-аад оны Аполло төслийн үргэлжлэл гэдгийг одоо бэлэгдэж ийм нөргсөн гэдгсэн. За төслийн анхны зорилго нь хүн төрлөختнийг сарн дээр тогтвортой байршуулах, сарны өмнөд туйлыг судлах, цаашаа бүр ангараг руу нисэх, бэлтгэлийн бааз суурийг бий болгох явдал гэж одоо өөрсдөө гол ингэж тодорхойлж байгаа өөрсдөө одоо зорилгыг. За Artemis 1 гэдэг хөтөлбөр бол ер нь бол энэ Artemis 1-ээс л одоо энэ бүх хөтөлбөрийн суур тавигдж эхэлж байгаа. Туршилтууд нь эхэлж байгаа. 2022 оны 11-р сарын 16-наас 12 сарын 11-ний хооронд 25 хоногийн турш энэ амжилттай хэрэгжээд ингээд дууссан Artemis 1 гэдэг хөтөлбөр нь. За Artemis 1 нь юугаар онцлог вэ гэхээр хөнгүү нислэг гэдгээр онцлог. За тэгээд мэдээж одоо анхны туршилт гэдэг утгаараа энэ Space Launch System гэдэг одоо SLS гэдэг дэлхийн хамгийн хүчрхэг пуужин болон энэ Orion гэдэг хөлгийг анх удаа хамтд нь сансар туршсан юм явдал байдаг. Ер нь л өөрсдийнхөө пуужин SLS гэдэг пуужин болон одоо тэр сар руу явдаг капсула туршсан гэсэн. За үр дүнд нь Orion хөлг нь болохоор сарыг тойроод дэлхийгээс одоо 450 мянган км хол цайд очиж чадсан байдаг. За энэ бол хүн тээвэрлэх зориулттай хөлгүүдийн түүхэнд хамгийн хол цай болж одоо рекорд тогтоосон. Хамгийн гол нь одоо дэлхийн агаар мандалд маш өндөр урттай орж иргүй тэр халууны хамгаалтын бамбайг бол амжилттай туршиж дууссан байдаг. За харин энэ Artemis 2 гэдэг энэ дараагийн төсөл нь бол анханасаа энэ ер нь хүн тээвэрлсэн анхны туршилтын эслэг байхаар төлөвлөсөн байгаа. Анх 2021-с 2023 онд одоо хөрөх төр төлөвлөж исэн боловч SLS гэдэг нөгөө өөрсдийн пуужингийнх нь хөгжүүлэлт нь одоо болон энэ Orion хөлгийн амьдралыг тэтгэх системийн нарийн туршилтуудаас нь шалтгаалаад хэд одоо хойшлсон байдаг. Тэгээд эцэст нь энэхүү 2026 онтой золгосон байгаамаа. За төслийн зорилго нь бол хүмүүс хөлөг дотор амьдрах, жолоодох, холбоо орох болон энэ навигацийн системүүдийг бодит нислэгээр батлах гэсэн байна. За энэ бол сарн дээр хүн буулгах дараагийн Artemis 3 болон Artemis 4 даалгаврын өмнөх одоо хамгийн сүүлчийн аюулгүй байдлын шалгалт гэж ойлгож байна. За энэ хөтөлбөрийн гол асуудал нь бол инженерчлээс илүүтэй юм санхүүгийн улс төрийн тийм тэнцвэрлээс ингээ хэлчих болно. За SLS гэдэг нөгөө пуужин цойлуур нь бол зардал нь бол төлөвлөснөөс хэд дахин давсан гэсэн одоо шүмжлэг анх дагуулж исэн. NASA энэ удаа бол ганцаараа биш. Одоо өмнө нь бол ингээ ганцаараа пуужин хийдэг гэсэн бол энэ одоо SpaceX болон Blue Origin зэрэг одоо новын сансрын компаниудтай хамтраад сарнаа буугч төхөөрөмжөө одоо хөгжүүлж байгаа нь болохоор энэ ер нь өмнө байсан Apollo төслөөс ялгарх томоохон онцлог нь болж байна гэж үзэж байгаа. За өмнө ашиглаж исэн Apollo төслийн энэ Saturn 5 гэдэг соёлоор нь өдийг хүртэл ер нь дэлхийн бүх цагийн хамгийн өндөр, хамгийн хүчтэй тийм соёлоор байсан. За сүүлд SpaceX-ийн Starship гэдэг илүү өндөр, илүү хүчтэй болсон ийм пуужин, ийм соёлоор гарч ирсэн ч гэсэн одоохондоо л хүн авч яваа царнд хүрэгцэн түүх байхгүй байгаа. Тийм болохоор энэ Saturn V
буюу одоо Сатурн 5 гэдэг бол ер нь хүндрэлтийн хамгийн том, хамгийн өндөр, хамгийн хүчтэй цовлуур байсан. Зарим Артемисийн Эселес гэдэг одоо энэ саяны хөтөлбөрийн сар руу явах хөтөлбөрийн Эселес гэд пууч нь болохоор хэдий одоо өндрөөр Сатурн 5-ыг бол гүйцэхгүй ч гэсэн түлхэх хүчээрээ бол одоо нөө дийрэлтийн хүчээр бол Сатурн 5-ыг бол гүйцээд одоогийн хүн авч нисээд байгаа хамгийн хүчрхэг пуужин болоод байгаа. Ер нь бол бүх цаг үеийн хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчрхэг одоо цойлоор. Гэтэ хүн авч явсан. За Starship хэрвээ энэ хүнтэй нислэг хийжвэл хамгийн өндөр, хамгийн хүчтэй гэсэн цол хэрэгмүүдийг бол шууд булааж авна. За дээрэс нь одоо Эселес олон удаа ашиглагддаггүй, ус төрөгч ашигладаг гэнтэргээд тийм түвш ашигладаг гих мэтэр одоо Starship-тэй харьцуулах юм бол тийм лаг бол биш. Гэхдээ мэдээж Сатурн 5-тай харьцуулахад маш том сайжруулалт болж байгаа. За Orion бол одоо аялын туршилт сансрын нисгчдийн амьдрах орон байр гэж ойлгож байна. Apollo төслийн одоо тэр капсул бол өмнөх сар руу явдаг байсан капсул 3 хүний багтаамжтай байдаг байсан бол одоо Orion болохоор 6 хүний багтаамжтай. Одоо тийм зай ихтэй илүү тийм уужим цэлгэр болсон гэж одоо ойлгож байна. За даалгаврын нийт урт нь бол 10 хоног үргэлжлэн гэсэн байгаа. За сар руу очих, сарн дээр сарнаас одоо ирэх энтерт бол 4 хоног зарцуулна гэдэг. За сарн дээр буухгүй, сарны тойрог замд нь орохгүй, ер нь сарны цаанд дөнгөж гарчаад шууд л дэлхий рүү буцаад унаад ирнэ гэж ойлгож байна. За яг сар руу хүрэх хугацааны хувьд бол Аполло өмнөх сар руу явдаг байсан төслүүдээс нэг ялгараадах юм бол байхгүй. Одоо Аполло 11 гэдэг хөтөлбөр маань бол 8 хоног үргэлжилсэн байдаг. Гэтэ сарн дээр буугаад сарны газар дээр бүтэн одоо хоног болчоод хүрээд ирсэн шүү дээ, тийм. За тэгээд яагаад энэ Артемис гэд хоёр хөтөлбөр маань одоо сар руу явахдаа адилхан 4 хоног зарцуулчаад нийт одоо хөтөлбөр нь 10 хоног болчвоо. Яагаад юм урт болчвоо энэ өмнө явж яснаас илүү удаан болоод байгаа юм шиг гэж бодож магадгүй. За эхлээд дэлхийг бол манай Артемис хөтөлбөр бол маш тийм 100 тойрог замаар бол нэг бүтэн тойрох ийм нислэг хийж байгаа. За нэг дэлхийн татах хүчний одоо тусалцааг аваад дүүгүрдэх гэдэг байгаа тийм. Энэ татах хүчний дүүгүр гэдэг нэг юм слингшот гэдэг юм байдаг. За энэ слингшот хийхин тулд ийм одоо эллипс маш суун замаар ингэж дэлхий рүү буцаж унж байгаа. За хоёрт сар руу их олон хоногийн аяллаа одоо аюулгүй байдлыг шалгах үүднээс бол дэлхийд ойрхон байж байгаа үедээ ингэ шалгachна гэдэг. Тэрээ ямар нэгэн асуудал гарах юм бол одоо буцах боломжтой гэх юм уу те. Дэлхийх одоо ер нь тойрог зам дээр гээд шалгах чинь ингээд ойлгочих болно. За энэ хооронд хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За энэ удаагийн хамтран ажиллагчаар спортын хувьцаг Америкас ураатай Zaya Sport Shop маань хамтран ажиллаж байгаа. За Zaya Sport Shop-д Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face, Sorel, Ralph Lauren, Polo, DR Martins гэх мэт одоо дэлхийн шилдэг одоо бидний өдөр тутамдаа хэрэглэдэг брэндүүдийн спорт болон өдөр тутмын ховц зэрэглэлүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байгаа. За мөн одоо бүх бараа Америкийн нөхцөл улс болон Англиас ирдэг баталгаатай оригинал гэдгээр бол маш тийм давуу талтай ийм одоо хувцсны дэлгүүр байгаа. За тэгээд байршлын хувьд бол өмнөх байсан байршлаас нүүсэн нисдэг машины замын эсрэг талд маргад төв гээд одоо байж байгаа. Тэрэн дээр бол маш томор ингээд Zaya Sport Shop гэж бичсэн байгаа. Тийм болохоор тийшээ одоо зорж очиод энэ баталгаатай оригинал Америкийн нөхцөл улс Англиас ирдэг энэ өөрсдийнхөө одоо өдөр тутамдаа хэрэглэдэг спортын болон энгийн өдөр тутмын гутал хувцаал авч хэрэглээрэй гэж одоо уриалж байна. За Facebook хаяг нь болохоор Zaya Sport Shop гэдэг байгаа. Тэгээд Facebook-ийн хаягаар нь пэйжээр нь ороод мэдээлэл авч болохоос гадна дэлгэрэнгүй мэдээллийг 88 тэгтэг 91 92 гэдэг дугаараас авах боломжтой юм шүү. 88 тэгтэг 91 92. За Zaya Sport Shop-то баярлалаа. За нөгөө манай Артемис хөтөлбөр маань болохоор одоо ингээд ерөнхийдөө дэлхийгээс гарч явангуудаа нэлээд өндөрт очиж буцаж дэлхийрээ унаад тэгээ одоо татах хүчний одоо дүг хүртэл давна гэдэг байгаа. Тэ? Дэлхий рүү буцаж унаад татах хүчний дүг хүртэл дээр одоо ер нь шууд сар руу явах үед маш өндөр хурд авах болохоор ер нь бол буцах боломжгүй гэдэг байгаа. Тэ? Тэгэхээр тэрнээс өмнө нэг тойрж байгаа үедээ ингээд бүх юма шалгах чинь болохгүй байх юм бол за ер нь буцаад бууя гэдэг бууччихвол. За ингээд энэ анхны хурдаар бол одоо энэ татах хүчний дүүгүүр аваад ер нь дүүгүүрдүүлээд дүүгүүрдээ шидэж чинь гэсэн. За тэгээд ингээд дүүгүүрдээ шидэнгүүт анхны хурд гэдэг энэ зүйлээ бариад ер нь сар хүртэл явна. За тэгээд 4 хоног аялсны эцэст бол сарны татах хүчинд орно. За ингээд бол сарны дөнгөж сааталт нь гараад тэгээд буцад сарны татах хүчинд одоо дэлхий рүү дүүгүүрдүүлснээр буцаад одоо дэлхий рүү унчна гэсэн. За энэ бол хамгийн сонирхолтой нь одоо манай сансрын нисгчид
одоо энэ хөлөг дотор сууж яваа, Orion дотор сууж яваа сансрын нисгчид дэлхийгээс 400 мянган километр алсад буюу хүн төрөлхтний очисон дэлхийгээс хамгийн хол зайг туулж рекорд тогтооно гэдэг. За одоо бол яг одоо энэ нэвтрүүлгийг бичиж явах үед бол энэ манай сансрын нисгчид манд яг сарны хажуугаар ингээ явж байгаа. Саранд одоо хамгийн ойрхон зэгтээ очсон байж байгаа. Ингээ нэг жоохон гээд сараа өнгөрөөд явхад 400 мянган километр буюу одоо энэ тэр хүмүүс бол манай дэлхийгээс одоо 400 мянган километр алсад холдож үтсэн анхны хүмүүс болно гэсэн. За нэг гайхалтай хэрэг. За тойрог замын ихэнх нислэг бол чөлөө дундалтаар буюу одоо анхны инерцээр хийгдэж байгаа. За дэлхийгээс салах мүч. За дээрэс нь одоо буцаж орж ирэх мүчт бол тодорхой хэмжээний тойрог замын тийрэлтүүдийг хийгчсэн бараг л бүх замаа бол итгэхгүй буюу баллистик хөдөлгөөн гэж нэрлэдэг. Ийм баллистик хөдөлгөөнөөр өнгөрөнө гэсэн. За замдаа жижиг сажиг тийм алдаа ч юм уу тойрог замаас баг зэрэг гажуудаад аялаад эхлэх юм бол ийм засвар хийх байдлаар бол хэдэн цөөхөн секунд төрхгүй юм бичил одоо тийрэлтүүдийг хийж болно. Тэрээс бусдаар бол ингээл ерөөсөө унаал яваад байна гэсэн. За энэ юу нэг сонирхолтой юм болохоор энэ сарны татах хүчинд бас дүгүрдүүлээ буцаад дэлхий рүү унна гэдэг байгаа шүү дээ. Яг тэр нь ч гэсэн ер нь бол бүгдээр юм чөлөө дундалтын систем хэрэгжиж байгаа болохоор одоо түлшин дууссан ч юм уу, технологи гацсан ч юм уу, ямар нэгэн асуудал гарсан ч гэсэн ер нь бол өөрөө аяндаа дэлхий рүүгөө буцаад унаад ирнэ гэсэн үг. Энэ орбитийн одоо тойрог замын хөдөлгөөнөр бол татах хүчний хөдөлгөөр. За тойрог замын ихэнх нислэг бол чөлөө дундалтаар явж байгаа гэдэг түрүүн одоо ярьсан юм явж байна. 4-р сарын 10-нд бол дэлхийдээ буцаж ирэх хэвээр. Яг одоо сарн дээр явж байгаа. Ер нь бол сарны яг ойрхон зөрж байгаа. За тэгээд 4-р сарын 10-нд бол буцаад ирнэ. За ингэхдээ агаар мандал дээр нэг ойгоод тэгээд хурдаас харуулж хагаад ийм буцаж хумбах ийм үйлдэлийг. За энэ ойх үзэгдэл бол уг нь аюу тийм аюултай зүйл байдаг. За ер нь бол ингээ өнцгөө сайн тааруулж орохгүй бол нэг бол тэр чигтээ ойгоод ингээ сансарлаа яваад өгдөг буцаж ирэх боломжтой болчихно. За үгүй бол ингээ тэр чигтээ ингээ маш хурдтай агаар мандал руу орчих юм бол одоо шатаж дуусах ч юм уу ийм аюулууд байдаг. Тийм болохоор энэ өнцгөө тааруулаад энэ яг ингээ агаар мандал руу орох энэ үед бол ингээ албаар ингээ нэг ойлгож ингээ юугаа авч байгаа. Одоо хурдаас харуулж байгаа гэх юм уу. Ийм одоо сонирхолтой бас юм газар талтыг хийх нэ. За хөлгийн багийнхны хувьд бол маш тийм сонирхолтой нас хүйс арьс өнгөний хувьд бол маш тийм солонгорсон санагдсан. За сансрын хөлгийн ахлагч Reed Wiseman гэдэг байгаа. За тэгээд сансрын нисгч Victor Glover гэдэг байгаа. За энэ Victor Glover бол ер нь бол энэ сарлуу ниссэн анхны өнгөт арьс хүн болж байгаа юм байна. За даалгаврын одоо мэрэгчлэлтэн Кристина Кук гэдэг байгаа. За энэ Кристина Кук бол сарлуу нисэж байгаа анхны эмэгтэй сансрын нисгч болж байгаа. За тэгээд дээрэс нь Канадын сансрын агентлагийн нисгч Jeremy Hansen гэдэг. Одоо Америкийн нэгдсэн улсаас өөр улсын анхны одоо сарны аялагч болж байгаа ийм одоо дөрвөн хүн болон гэж энэ даалгаврын багт болон гэж оролцож явж байгаа. За тэгэхээр өмнө нь сарлуу очиж исэн өчнөө 10 хүмүүс бол дандаа цагаан арьстай, эрэгтэй, Америкийн нэгдсэн улсын иргэн байсан гэж ойлгож болох нь надад бол аюу тийм сонирхолтой санагдсан. Ягаад одоо хүртэл Америкийн нэгдсэн улсаас өөр хүн сарлуу очиж үзээгүй байдаг үлээ. Ягаад дандаа цагаан арьстай, ягаад дандаа эрэгтэй байдаг үлээ гэд ихсэн. За энэ төсөл амжилттай хэрэгжих юм бол дараагийн одоо 2028 онд Артемис 4-гийн хөтөлбөрөөр сарн дээрх хүнийг буулгах одоо төлөвлөгөөтэй ийм одоо байгаа дараагийн хөтөлбөр нь. За залгуулад Артемис 5 гэдэг хөтөлбөрөөр сарн дээрх сансрын баазын барилгын ажил эхлүүлнэ гэдэг ийм төлөвлөгөөтэй. За энэ дунд нь Артемис 3 нь хайч байна. Одоо чинь Артемис 1 нь болоод дууссан. Одоо Артемис 2 нь үргэлжлэж байна. Болчих юм бол Артемис 4 нь болно гэдэг. Тэгэхээр Артемис 3 гэдэг энэ хөтөлбөр дунд нь байж байгаа бас. За дэлхийн тойрог замд бол SpaceX-ийн одоо Starship гэдэг маш том хөлөг байдаг. Энэ хөлөгтэй бол дэлхийн тойрог зам дотор бол холбогдох ийм одоо туршилтыг хүнтэйгээр хийнэ гэж төлөвлөсөн байна. За дараагийн мэдээ бол энэ Google-тэй холбоотой. Google DeepMind-аас өнгөрсөн 7 хоногт нээлттэй хиймэл оюун загвар Gemma-гийн одоо шинэ загвар Gemma 4 бол танилцуулсан. За нээлттэй хиймэл оюуны загварууд дундаа бол Gemma толгой цогтөг. За энэ удаачсан салбартаа одоо нэлийн шуугин тарьсан тарихаар тийм загварыг танилцууллаа. За өөрсдийг нь хэлж байгаагаар бол нэгж параметрт харгалзах оюун ухааны хувьд бол урд үн байгаагүй амжилт гаргалаа гэдэг. За нээлттэй жижиг тийм загвар гэхэд бол өөрөөсөө баг 10 дахин том загвараас 10-20 дахин том загвараас илүү үзүүлэлттэй байгаа гэдэг нь маш гайхалтай тийм үзүүлэлтийг харуулж ирсэн. За жижиг тийм 2 биллион одоо 2 их 80
2B гэж явчих тий 2B 4B гэд параметруудтай загваруудаас бол гадна 26B параметртэй экспертүүдийн холимог загвар за 31 биелийн параметртэй нягт одоо денс загварууд гэдэг юм тий энэ загваруудыг бол танилцуулсан дөрвөн шин загвар. За жижиг загварууд нь гар утас одоо үзүүлэлт муу компьютерүүд дээр ч юм ажиллах боломжтой. За чинь 4 биелийн параметртэй загварыг нь утсан дээрээ суулгах юм бол интернет гүүгээр үнэгүй хэмжээтэй болчихж байна гэсэн. За гэхдээ мэдээж одоо параметрын тоон цөөхөн болохоор дагаад оюун ухаан гэсэн. Одоо ингээд дагалдаж буурна гэсэн үг. За эдгээр загваруудынхаа одоо гар утсан дээрх ажиллагааны турших турш үзүүлэх зорилгоор бол AI Edge Gallery гэдэг аппликейшн бол Play Store, App Store дээр гаргасан байлээ. За энэ апыг нь татаж аваад дотор нь одоо гар утсын зориулсан 2B, 4B загваруудыг төрөл бүрээр нь турш үзэх боломжтой. Одоо энгийн чатаас эхлүүлээд агентик ажиллагаа, одоо зураг, дуу, таних гэх мэт одоо сонирхолтой туршилтуудыг бол хийж болох юм билээ. 2B загвар нь бол 2.5 ГБ, 4B загвар 3.6 ГБ хэмжээтэй харагдажсэн. За хамгийн сонирхолтой нь бол тусгайлан одоо тийм нөө fine tune гэдэг тусгайлан хөглж бүтээсэн 250 МБ одоо ийм хэмжээтэй загваруудаар нь одоо утсаа удирдах жижигхэн тоглоом тэргээ айгүй хөөрхөн тийм хөгжилтэй жишээнүүдийг бас оруулж гисэн байсан. За одоогийн байдлаар 31 биллион загвар нээлттэй текст одоо загварууд дээрээс бол 3-т явж байгаа. Ийм зүйл. Одоо ер нь бол нээлттэй байдгийн загварууд одоо үнгүй гэх юм одоо юу гэх нээлттэй хийн загварууд нь бол open weighted гэдэг тийм ийм одоо загваруудыг одоо жагсаах юм бол одоо ингээд дэлхийд 3-т явж байна. За хамгийн сонирхолтой нь дээрээ байгаа 2 загваруудаас 20-с 30 дахин цөөхөн параметртэй. Уг нь бол тэгсэн хэрнээ ингээд 3-т орсон явж байгаа. 24 биллион параметртэй арай бага параметртэй загвар нь бол энэ жагсаалтын 6-д ирэмблэгдэж байгаа ийм гайхалтай үзүүлэлтийг үзүүлсэн байна. За өмнө нь бол Gemma 3 загвараас хамгийн том давуу тал бол reasoning буюу эргцүүлэн бодох чадвар байгаа. Gemma 3 бол өмнөх загвар нь бол эргцүүлэн бодох чадвартай ч гэсэн тэр нь одоо DeepSeek, GPT, OSS энэ шиг бол эдэн гадна талдаа токен зарцуулж дотор талдаа хийгчдэг тийм одоо reasoning загвар байсан. За энээс нь болоод хугацаа их зарцуулаад илүү ухаантай болох боломж нь бол хаагдмал байсан гэж болно. Хоронд нь бол энэ DeepSeek, GPT, OSS мэтийн жижиг загваруудыг бол суулгаад удаан бодуулаад илүү ухаантай хариулт авах боломжтой байдаг гэсэн. За харин Gemma 4 бол одоо эргцүүлэх тал дээр бол маш том дэвшил гаргаж ирсэн байгаа. За олон шатлалтай одоо төлөвлөгөө боловсруулах, тэрийг дагах, математик болон одоо заавар дагах тал дээр бол хамаагүй сайжирсан гэдэг. За Gemma 3-тайгаа харьцуулахад математикийн шалгалтанд бол 5 дахин өндөр оноо авдаг болсон байгаа. Ийм гайхалтай. За өмнө нь бол Gemma 3 загвар нь бол зураг таних гэх мэт одоо мультимодал тал дээр бол илүү сайн дэмжигддэг, илүү олон хэл одоо энэ мэддэг энэ тэр талаар илүү анхаардаг байсан бол одоо Gemma 4-ийн хувьд л энэ агентик ажиллагаан дээр илүү анхаарсан баг. За өмнө нь Gemma 3 дээр бол функц дуудахыг бол нэмж сургаж одоо заадаг байсан бол Gemma дээр бол анханасаа заягдмалаар энэ төрөлхийн байдлаар функц дууддаг, системийн зааварчилгаа одоо гаргаж чаддаг болсон. За энэ тал дээр бол Gemma 3-аас 13 дахин сайжирсан баг. За контекстийн хувьд бол өмнө 128K одоо 128 мянган токен байдаг байсан бол энэ удаад 2 дахин илүү том буюу одоо 256 мянган одоо энэ токентэй болсон байгаа. За тэгэхээр энэ бол ерөөсөө илүү удаан урт хугацаанд илүү одоо сайн доктортой ажиллах боломжтой болж байна гэсэн. За AI Edge Gallery гэдэг байгаа тий. За тэрэн дээр бол тэрнээс нь гадна уг одоо шин загваруудыг нь бол татаж аваад ажиллуулахын тулд Ollama ч юм уу LM Studio гэх мэт одоо өөрсдөө локал хэмэл оюуны платформ дээр ашиглах боломжтой. За хөгжүүлэгчтэй байх юм бол Google AI Studio, Vertex, Hugging Face, Kaggle гэдэг ер нь бол ийм платформ дээр бүгдээр нь шууд одоо тухайн өдрөө бол зарласан өдрөө бол ашиглах боломжтой болж гарч ирсэн байгаа. За өөр нэг мэдээх юм бол Anthropic компаниас 4-р сарын 1-нд энэ Cloud Mythos гэдэг Cloud Mythos 5 гэдэг их нууцлаг нэртэй ирээдүйн шин загварын хатлаар их код алдсан гэх одоо 100 яриа гарсан. За яг 4-р сарын 1-нд давтцсан болохоор удлаач юм шиг те. Одоо нэг юм 100 яриа байх магадaltaй гэж бол хүмүүсийн донд нэлээд одоо яригдсан ч гэсэн бас ингээ хүмүүсийн донд яг тэр хэмжээгээр хүлээлт үүсгээд бас амжицсан байгаа. За нэг бол зүгээр л одоо худлаа 100 яриа байж магадгүй эсвэл одоо Anthropic-оос явуулж байгаа өөрчлөн баг хар PR ч хийж магадгүй гэж одоо хүмүүс бас сэжиглээд байгаа. Ямар ч байсан одоогийн байдлаар бол Anthropic-оос хийсэн мэдээлэл бол байхгүйгаа мөн алдагдсан их код гэсэн одоо нэрээр хортой янз бүрийн програм суулгаад энэ төрөөр гадуур яваад байгаа болохоор иймэрхүү зүйлүүдээс бол нэлээд болгоомжлох нь зүг баха гэж одоо миний хувьд өвлж байна. За энэ хүрээд манай мэдээ дуусч байна. Дараагийн 7 хоногт өөр шинэ мэдээ нэвтээр гээд уулзцгаая. Баярлалаа. Баяртай.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.